Юуны өмнө төрийн албаны зөвлөлийн тайлантай холбоотой өнгөрсөн жил төрийн албан хаагчдын шилжилт хөтөлбөрөнтэй холбоотой тоо мэдээллийг бас илүү сайн гаргах, ажлаасаа гарч байгаа нь гарч байна уу, өөр ажилд шилжиж байна уу, ямар учир шалтгааны улмаас ямар албан хаагчид, ямар төрлийн албан хаагчид яг хаана ажлаа сольж байна уу, ажлаасаа халагдаж байна уу гэдэг мэдээллийг гаргаач гэсэн хүсэлт гаргасны улмаас энэ жил бас ийм сайн тайлан бас гаргасанд бол талархалтай хандж байна. За эхний ээлжиндээ бол яг энэ тайлаг бүрэн гүйцэд бас уншаагүй байгаа учраас яг энэтэй холбоотой асуулт асуухгүй нэ. Гэхдээ ер нь бол бид тоо бүртгэл сайн байж ээж эргээд нөгөө тоон дээрээ ажиллаж байж сайн анализ дүгнэлтүүдийг хийж байж манай Монгол улсын төрийн албан хаагчдын тогтворгүй байгаа нөхцөл байдал энэ шилжилт хөтөлбөрийн учир шалтгааных нь гол учир шалтгааныг нь гаргаж чадах юм бол бид нар бас илүү сайн бодлогоо зангидах, илүү сайжруулах, төрийн албан хаагчдыг илүү тогтвортой ажилуулах энэ боломжийг гарах юм уу гэж статистикийн хорооны даргын ажиллаж байсан хүний хувьд хэлмээр байна. За төрийн албаны зөвлөл нэг тийм шүдгүү арслантай л адил санагдаад байгаа юм. Төрийн албан хаагчийн эрх зүйн статусыг муутгаж байгаа, төрийн албан хаагчдыг ажлаас нь халд сольж байгаа, хилмигдүүлж байгаа энэ асуудал бол улсын их хурл шийддгээсээ илүүтэй засгийн газрын шийдвэрээр л явцдаг шүү дээ. Сайд нар, яам тамгын газар, агентлаг. Гэтэл төрийн албаны зөвлөл маань өөрөө улсын их хурлын харьяа байгууллага учраас засгийн газрын үйл ажиллагаатай ердөөсөө уйлдахгүй байгаад байна. Сайн уйлдахгүй байгаад байна. 9% цомгтголыг засгийн газраас оруулж ирсэн бодлогыг л улсын их хурл батлаж өгч байсан тухай үедээ тэрнээс чинь бол засгийн газрын өөрийнх нь санаачлага байж явсан. Улсын их хурлын гишүүд энийг санаачлаж яваагүй. Тэгэд ердөөсөө л юм механик 9% цомгтгол болцсон. Хаана ямар хэрэгцээ шаардлага байна уу, хаана ямар албан тушаалын давхардал байна уу гэдгийг ердөөсөө хараагүйгээр чиг үүргээс нь үл хамаарч ингээд 9%-ийг цомгтгосон нь маш олон хүнийг хохироосон, маш олон салбаруудын үйл ажиллагааг нь бас догтлуулсан ийм нөхцөл байдал ажиглагдж байна. Тэгэхээр энэ дээр төрийн албаны зөвлөл ер нь цаашид хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг ийм нэг ерөнхий асуулт байгаад байна. Сая өнгөрсөн хугацаанд буюу энэ 25 онд болсон үйл явдлыг та хэд юу гэж дүгнэж байгаа вэ? Юунд илүү анхаарах боломжтой байсан бэ? Та нарт ямар мэдээлэл судалгаа ууг нь бол байна вэ? За хариулах уу? Чидэв сүрэн дарга. Хэдвгээр мик, ажлын хэсгийн микрофон. Хэдвгээр мик. Наач тоо байгаа мó. За эндрийн микрофон дээрээс хариулж. Ариун зай гишүүний асуултанд хариулъя. Улсын хурлаас баталсан 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд багш хэмжээс бусад төрийн албан хаагчдын тоог 9%-аар бууруулна гэж байгаа. Бууруулна, цомтгол биш. За бид нар энэ асуудлыг бол тухайн үед нь бас тооцоо судалгааны асуудлууд нэлээд яригдсан хэдий за мэдээж засгийн газрын хууль хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхэд нь ер нь бол нэлээд хамтарч ажилласан. Ялангуяа энэ дүн шинжилгээг манай статистик бүртгэлдээ яаж орж ирэх бол гэдэг дээр нэлээд дүн шинжилгээ хийж засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, үндэсний аудитын газар болон хүний эрхийн комисстай бас яг төрийн албан хаагчийн эрх ашгийг хэвлэхэд ордуулах ажил хийгдэх үедээ гэдэг дээр бас болгоомжтойгоор хандаж ажилласан. Жилийн эцсийн нэгдсэн тоо бүртгэлээ аваад үзэхэд түрүүний хэлдэг тэр 13 мянган бууруултын 718 хүн л бүцэн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн. Хамгийн бидний хүлээгдээгүй бүр гайхмаар зүйл юу байсан бэ гэхээр төрийн албан хаагч өөрийнхөө санаачлагаар 18,000 гаруй хүн төрийн албанаас гараа явцсан. Энэ 18,000 зүгээр гараа явсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байсан. 0-10 жил ажиллаж байгаа 35 хүртэлх насны. Тэгээ энэ дээр мэдээж яг 25 оны нэгдсэн тоо гарсны дараа засгийн газартай хэд хэдэн удаагийн бас уулзалт хийж албан бичиг саналуд бол явуулсан.
албан бичих саналууд. За тэгээ ер нь яг хамгийн сүүлдээ ямар дүгнэлтэнд хүрээд байгаа юм бэ гэхээр Монгол улсад төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, сургах, хөгжүүлэх, мэрэгшүүлэх, чадахжуулах, үр дүнгийн гүйцэтгэлийг нь үнэлдэг ийм цогц бодлогын бичиг баримт бол өнөөдөр хүртэл байхгүй. Бид нар алсын хараа 2050 дунд хугацааны хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ингээд үзэл баримтал гэсэн ийм зүйлүүдээр энэ ажлаа ингээд багцлаад байгаа хэдий ч яг албан ёсны зүйлсүүд маань бол дутагдaltaй байна гэ. Дээрээс нь засгийн газартай юу гэж хамтарсан нэг судалгаа хийсэн бэ гэхээр ер нь энэ чигүүрийн шинжилгээг ялангуяа яам агентлагууд дээр засаг даргын хамгийн газар дээр хийгээд үзээгээд хамтарсан ажлын хэсэг гаргаад хийж үтсэн. Тэгээ чигүүрийн шинжилгээний хүрээнд яг зөв бүтэц орж ирээд байна уу үгүй юу, зөв ажлын байр гараад байна уу үгүй юу гэдгийг юугаараа дүгнсэн бэ гэхээр манад ирүүлж байгаа нөгөө албан шалын торгойлтын хяналтаар авч үзсэн. Албан шалын торгойлтын хяналт бол түрүүн миний хэлдгээр 10% нэмэгдэнэ гэдэг бол бас чигүүрийн шинжилгээ бодит байдалтай сайн хийгдээгүй. Дээрээс нь ажлын байрны нэгслүүд бас зөв тодорхойлогдоогүй. Түүнд тавигдж байгаа шаардлагууд маань тодорхой хэмжээнд бас хууль тогтоомд нийцээгүй байдлууд маш их гарсан учраас 91 байгууллагаас 63-ын л албан шалын тодорхойлтыг баталж өгч байгаа гэсэн үг. Тэгээ өнөөдөр хүртэл засгийн газартай хамтраад дахиад чигүүрийн шинжилгээнүүдийг яг наривчилж нэг бүрчлэг хийж байгаа. Тэгэхээр ингэж хийж ижил энэ одоо цомтгол гэж хэлэхээсээ илүүтэй 9% бууралтай асуудал дээр төрийн албан хаагчдыг хохироохгүй талаас нь ажиллахгүй болохгүй. Тэгээд яг бидний яг хүлээгдээгүй саяны тайланд байгаа энэ номон дээрч байгаа зүйлийг таад харуул бид нар яг үүндээ бол төрийн албанаасаа залуу үеэ гаргаад байгаа юм билээ. Залуу үеэ гаргаад байна. Тэгэхээр энэ дээр одоо төр тодорхой хэмжээний бодлого хөтөлбөртэй ажиллахгүй болохгүй юм байна гэсэн юм дүгнэлтийг хийж байгаа. За харин зээг гишүүн тодруулна. Залуу үеэ буюу одоо 18 мянган залуу төрийн албан хаагчид ажилласаа гарсан байна гэдэг чинь төрдөө итгэхэ байсан, ер нь залхсан байна гэсэн л үг штэ. Тэгээ юунаас болоод байгаа юм? Цалин хөлс одоо цалингаа голоод байна уу? Ажлын орчингоо голоод байна уу? Дарамттай байгаад байна уу? Учир шалтгаантай байх хэрэгтэй байхгүй. Энэ учир шалтгааныг бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Дарамттай. Танилын хүрээнд л явахгүй бол одоо ажил явуулж болдоггүй гэсэн энэ ойлголт одоо битүү тархаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол манай төрийн албаны зөвлөлийн бас хийх ёстой ажил мөн үү мөн. Төрийн албаны зөвлөлөөс хууль бус шийдвэрийн улмаас төр дочроосоо хохирлыг нөхөн төлөөлөх зорилгоор нийт 1 тэрбум 60 сая төгрөгийн үнийн дүн бүхий 59 мэдээллийг буруутай шийдвэр гаргасан иргэн албан тушаалтнаас гаргуулахаар өгсөн. Гэтэл 77.8 сая төгрөг л одоо нөхөн төлөгдсөн байна гэсэн. За эндрийн микрофон. Зэдв сүрэн дарга хариулъя. За төрийн албанаас гарсан гэдэг нь бол яг систем дээр одоо уг нь бидний төрөөс барьж байгаа энэ бодлого за энэ шийдвэрүүдээр бол системийн бүртгэл маань 9% бууралт нь арай өөр хэлбэртэй байх болов гэсэн зөвхөн төрийн албан хаагч өөрийнхөө санаачлагаар төрийн албанаас гарсан гэдэг нь дийлэх байгаа 18 мянга. Хамгийн жоохон харамсалтай юм нь энэний 70.9% нэмэгтэйчүүд. Тэн дундаа гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс төрийн албанаас гараад явчихжээ. За саяны төл төссөн хохирлын мэдээлэл бол биш байна. Ер нь нийлбэр дүнгээрээ энэ ажлыг бол 2020 оноос буюу яг идэвхтэй хэрэгжиж эхэлсэн нь 2023 оноос юм байна лээ. Бид нар 2024 онд 680 гаруй сая төгрөгийг буцаад төлүүлж ирсэн. 2025 онд уг нь бол хуулиар хүлээсэн үүрэг маань 200 сая байсан. За энэ 478 саяг болгож төлүүлж чадсан. Тэгэхээр За харин зээг гишүүн тодруулчих тэгээд харил. За яг тодруулга 1 минутаар яваад байгаа учраас амжихгүй байгаа юм л да. За яг ямар ч байсан төрийн одоо буруутай шийдвэр гаргасан хүн өөрөө эргээд одоо энэ учруулсан хохирлоо төлөвлөх ёстой. Тэгэхээр энийг бол одоо нөхөн төлөвлөх ажлыг ч гэсэн бид нар сайн хариуцлагатай нөхөн төлөвлөхгүй бол ер нь ямар ч хариуцлага байдаггүй мэтээр одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүс дураараа одоо аашлаж дураараа хүмүүсийг одоо бас хохироогоод байна уу да. Тэгэхээр энийг бол бас хуулийн хэрэгжилтийг бид нар бас сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг бол хэлмээр байгаа. Хоёр дахь нь болохоор хуулийн хэрэгжилт гэснээс энэ
хуулиар хүлээсэн үүргээ төрийн алба өөрөө бас хариуцмаар байгаа байхгүй юу? Хиймээр байгаа юм. Тэгжээж одоо бусдаас одоо гүйцэтгэлийг нэхэн. Нэгдүгээрт би хэлэх гээд байгаа хуулиуд юу вэ гэхлээр гендерийн тухай хууль, за хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах тухай хууль, за ахмад насны хөдөлмөрийг дэмжих тухай хууль. Тэгээд төр өөрөө энэ хуулиудаа хэрэгжүүлэхгүй бол хэн хэрэгжүүлэх юм бэ? За эндрийн микрофон зэдэс өрн дарга хариулъя. Тийм төд учруулсан хохирол дээр яг хуу гишүүний тоог ханаас харж байгааг би сайн мэдсэнгүй. Ямар ч байсан бид нэр 2025 онд бол 478 сая гэдэг бол бидний хувьд бас их мөнгө байлаа. Энийг хийхэд бол хууль хяналтын байгууллагатай нэлээд сайн хамтарч ажилласан. За шүүхэд нэхэмжлэлүүд гаргаж ажилласан. Тэгээд энийг ч гэсэн одоо ер нь цааш нь илүү өтөвтэй үргэлжлүүлж явна гэж бодож байгаа. Энийг цахим систем рүү оруулсан учраас төрийн албан одоо ялангуяа удирдах ажилтнууд бол энэ талын мэдлэг мэдээлэл нь сайжирч ялангуяа төрийн албан агчдыг хохирох шийдвэр гаргалт нь багассан. За. За инхтэй гişүү асуултаа асуучих.